Баруурт хотод найрсаг баруурт суралцагч хот хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Суралцагч хотын үзэл баримтлалыг ЮНЕСКОгийн насан туршийн боловсролын хүрээлэнгээс дэлхийн нийт улс орнуудад төлөвшүүлэхийг уриалснаар суралцагч хотуудын сүлжээ өдрөөс өдөрт өргөцөөр байна. Иргэн нь насан туршдаа нийгэм соёл гэд бүхий салбарт хамтдаа хөгжиж бие биенээсээ суралцаж амьдралын чанарт хандлагад эерэг өөрчлөлтийг авчрахыг зорилгоо болгосон суралцагч хот хөтөлбөр 5 жилийн хугацаатаагаар 16 байгууллагын төлөөллийг оролцуулан эхэлж байна. Тэгэхээр Монгол улс энэхүү дэлхийн чиг хандлагаас хоцролгүйгээр суралцагч хот гэсэн энэхүү давлгаанд нэгдэж байгаа бөгөөд Сүхбаатар аймаг тэр дундаа баруун уртчууд бид энд бас сүүлчээлэн манлайлж байгаад бол маш их баяртай байна. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго бол яг л ийм насан туршдаа өдөр бүр суралцах дадал хандлагатай энэхүү олж авсан мэдлэг ур чадвараа хотынхоо сайн сайхны төлөө зориулж чаддаг ийм суралцагч иргэнийг төлөвшүүлэхэд оршиж байгаа. Тэгвэл энэхүү үйл ажиллагааг тухайн улсын орон нутгийн засаг захиргааны зүгээс зөв зохион байгуулалтаар хангаж чадах юм бол маш хурдан үр дүнд хүрдэг гэдэг нь дэлхийн хөгжсөн орнуудын жишээнээс харагдаж байгаа бөгөөд манай баруун уртсмын засаг даргын тамгын газар үнийг маш сайн ойлгож энэхүү манлайлан хэрэгжүүлж байгаад үнэхээр талархаж байна. Гэхдээ энэхүү хөтөлбөрийг зөвхөн суралцах уу гэдэг талаас нь бас харж болохгүй. Үүний цаана илүү сайхан хотыг, илүү сайхан дэлхийг, илүү сайхан улсыг, илүү сайхан ирээдүг хойч үедээ хүлээлгэн өгнө гэсэн маш том агуулга багтаж байгааг бас хэлхийг хүсэж байна. Тэгээд насан туршийн суралцсан төвөөс энэхүү хөтөлбөрийн хэрэгжүүлэгч байгууллагаар оролцож байгаадаа маш их баяртай байна. Баруун уртсмын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны ээлжид 8 дугаар хурлаас найрсаг баруун урт суралцагч хот хөтөлбөрийг бол баталсан. За хөтөлбөрийн өрөөнд бол иргэдийн оролцоонд тулгуурласан олон талд арга хэмжээний дээгүүр зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. За тухайлбал багийн иргэдийн нийтийн хуралд оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлж, за иргэдийн санал дээр үндэссэн үйл ажиллагааны үүдийг бол зохион байгуулахаар төлөвлөд байна. За мөн сумын хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагааны үүдийг зохион байгуулж, аюулгүй амар тайван хот бий болох зорилтыг төвшүүлээд байна. Манай Монгол охины зүгээс иргэд олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор хамтарч ажиллахаар болсон. Энэ суралцагч хот хөтөлбөр маань дэлхийн олон оронд хэрэгждэг ийм хөтөлбөр байгаа. Тэгээд суралцагч хот хөтөлбөрөөр дамжуулан иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тулгамж байгаа асуудлуудыг мэдлэг мэдээлэл олгох замаар шийдвэрлэх ангиснээр ингээд найрсаг баруун урт хотыг зочлон бүтээх ийм ач холбогдолтой хөтөлбөр батлагдсан байгаа. Найрсаг баруун урт хотыг хамтдаа зочлоо бүтээхийг баруун уртсмын нийт ард иргэдтэй уриалж байна. За энэ хөтөлбөрийн өрөөнд бидний зүгээс бүх нийтийн соёлын боловсролыг дэвшлүүлэх, соён гэгэрүүлэх үйл ажиллагаануудад хамтран ажиллахаар ингэж төлөвлөж байна. За нэгдүгээрт бол соёлын хувийг хадгалах, хамгаалах, үйл хөдлөх дурсгалуудыг хайрлах, сурталчлан таниулах, за соёлын биет бус өлөн уламжлагтыг нээн илрүүлэх, тэднийг сурталчлан таниулах, за үгийн бичих хөтөлбөрийн ач холбогдлыг нийтэд сурталчлах, үгийн бичих хөдөлгөөнийг өрнүүлэх зэрэг олон үйл ажиллагаануудыг энэ хөтөлбөрийн хүрээнд хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажиллаа хангаж байна. Иргэд та бүхнийг баруун уртсмын засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа найрсаг баруун урт суралцагч хот хөтөлбөрт хамтран ажиллаж идэвхтэй амар хатгыг бас уриалж байна. Найрсаг баруун урт суралцагч хот хөтөлбөрийн
хүрээ одоо хамгийн гол нэг тулгуур нь бол одоо төгтөө хөгжлийн түгээндлийг эрүүлэх зорилт байгаа. За байгаль орчны газраас энэ зорилтыг хэрэгжүүлэх төлөв мэрэгжил арга зүгээр хангах бас гол ажлыг зохион байгуулан явж байна. Иргэдэд мэдлэг олгохоос гадна иргэн төр хувийн хөвшлийн одоо хамтын түншлэлийг гихжүүлэх бас нэг гол зорилт тавиа ажиллаж байгаа. Тэгээ эдгээр ажлыг хэрэгжүүлсний үр дүнд байгаль орчны багцхуул тогтоомжийг одоо сурталчилж мөн бас доктортой хөгжлийг одоо иргэн бүрийн оролцоог хангаж иргэн бүрийн хандлагыг өөрчлөж өдөр тутмынхаа амьдралын хэв маягийг нь өөрчлөхөд чиглэсэн энэ нөлөөллийн ажлыг үйлчлэлтэйгээр зохион байгуулах. Ингэснээрээ одоо иргэн бүр байгаль орчиндөө ээлтэй, хариуцлагатай амьдралын хэв маяг суралцах юм ач холбогдолтой байгаа. Байгаль хөдлөлийг хайрлан хамгаалах, ирээдүйн хойчтой өвдүүлэн үлдээх энэ хариуцлагатай үед одоо иргэн аж ахуйн нэгж байгууллага төр хувийн хөгжлийн хамтарч ажиллах бол чин сэтгэлээсээ хүсэж байна. Ингээ бүгдээрээ хамтдаа суралцаж, хамтдаа бүтээцгээе. Баярлалаа. За найрсаг баруун орд суралцаж хот хөтөлбөрийг баруун орд сумын засаг даргын хамгийн газрын дэргэдэх сэтгэл зүйн төв хамтран хэрэгжүүлж байна. За ингэхдээ бол иргэд биеийн эрүүл мэндийг чухал гэдгийг хүлээн зөвшөөрдөг шиг сэтгэл зүйн болон сэтгцийн эрүүл мэндийг чухал юмаа гэдгийг хүлээн зөвшөөрч түүнд суралцаж за энэ бол хүний хөгжлийн суурь хүчин зүйл юмаа гэдгийг ойлгосоо гэдэг зорилттой ажиллаж байна. За ингэхдээ бол бүх шатны иргэд болон байгууллагуудад сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулах за мөн стандартыг хангасан орчин нөхцөлд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг хүргэх, дээрэс нь баруун орд сумын түвшинд одоо тулгамдаад байгаа сэтгэл зүйн асуудлуудаар сэтгэл зүйчид маань өөрсдөө мэрэгшиж тэр дагуу одоо зөвлөгөө үйлчилгээг хүргэх тал дээр хамтран ажиллаж байна. Сэтгцийн эрүүл мэнд бол хүн бүрийн хэрэгцээ. Найрсаг баруун орд суралцагч хот хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлцгээе. Найрсаг баруун суралцагч хот хөтөлбөртэй Сүхбаатар аймгийн боловсролын газраас хамтран ажиллаж байгаа таатай байна. Бид 2026 оны хувьд бага боловсролын түвшинд нэг жижиглийнхаа хөтөлбөрт тусгуулах улмаар өдөр тутмын үйл ажиллагаанд одоо багш суралцагчид маань доктортой хөгжлийн үзэл санааг одоо тусган хэрэгжүүлж суралцагчид маань 21-р зууны иргэнд одоо байх ёстой юм эхлэхийгээ хайрлах хүрээлэн буй орчинтойгоо зөө зөхстэй харилцах зэрэг ийм чадваруудыг эзэмших дадалтай болох юм аа. За дараагийн нэг үйл ажиллагаа нь болохоор жагсаалч анги аяныг бид бүхэн зохион байгуулна энэ хөтөлбөрийнхөө хүрээнд. За жагсаалч анги гэдэг нь одоо дэг соёлтой байна гэдэг нь хотын иргэдийн маань одоо эзэмшүүл зохих юм соёлын нэг учраас энэ үйл ажиллагааг авсан байгаа. Ингээд суралцагч хот хөтөлбөрийг одоо баруун орд сумын маань иргэн бүр албан байгууллага бүхэн дэмжин ажиллаарай гэдгийг уриалж байна. Сүхбаатар аймгийн баруун орд хотоос хэрэгжүүлж буй найрсаг баруун орд суралцагч хот хөтөлбөрийг мэргэжлийн боловсролын сургуульд хамтран хэрэгжүүлж байна. За энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай сургууль нь иргэдийн мэдлэг, хандлага, төлөвшөл, суралцахыг дэмжсэн сургалт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байна. Найрсаг баруун орд суралцаж хот хөтөлбөр маань 2025-аас 2030 он хүртэлх төлөвлөгөө батлаад та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За миний хувьд сургуулийн өмнөх боловсролын төлөөлөл байгаа. За сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн хэл ярианы хоцрогдол бол маш тоглолттой байгаа. За сүүлийн жилүүдэд 5 хүүхд тутмын нэг нь хэл ярианы хоцрогдолтой гэж гарсан байгаа. За тэгэхээр хүүхдийн хэл ярианы хоцрогдлын чиглэлээр түлхүү ажиллана. За мөн залуу гэр бүлийг хүүхдэд эрхэн хүмүүжүүлэх хүүхдээ цахим донтолтоо сурчлан сэргийлэх гэж залуу гэр бүлдээ чиглэсэн ажлуудыг бас хийнэ. За мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг доктортой хөгжлийн боловсролд хамруулах, за мөн эко сургууль хөтөлбөрт хамруулах, бүрэн хамруулахыг бас зорин ажиллаж байна. Найрсаг баруун орд суралцаж хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн боловсролыг насан турш чанартай боловсролыг эзэмшүүлэхийг зорж байгаа. Үүний хүрээнд бол доктортой хөгжлийн боловсролыг иргэн бүр
хүүхэд бүр, хүн бүр багаас зөв дадалтай байгаль хөтлөлийг хайрладаг болгоосэй гэж бас хүсэж уриалж байна. Ингээд найрсаг баруун урт суралцагч хот хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бүх үйл ажиллагаанууд нь идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газраас найрсаг баруун урт суралцагч хот хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ. Манай салбарын хувьд 2026 оныг хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан байгаа. За энэ хүрээндээ бид нар нэгдүгээр гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн цагтаа болох арга хэмжээг аж ахуйн нэгж албан байгууллагуудын донд хамтран хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт нь хүүхэд гэр бүлийн чиглэлээр үр хүлээгчдийг чадахжуулах сургалт, гуравдугаарт нь байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан томоохон нөлөөллийн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах юм а. Хүүхдийн хүмүүжил төлөвшөд гэр бүл аав ээжийн оролцоо хамгаас чухал юм. Тэгэхээр бидний үйл ажиллагааг дэмжин хүн бүр хамтран оролцохыг уриалж байна. Найрсаг баруун урт суралцагч хот хөтөлбөрийн хүрээнд манай байгууллага нь баруун урт хотын иргэдэд байгаль орчноо хамгаалах, хог хаягдлаа их усүр дээрэн бууруулах, за мөн англи алгах, мэдлэг дадлыг төлөвшүүлэх зорилгоор хамтран ажиллаж байна. Ил задгаа хаягдах хог хаягдлыг бууруулахын тулд дахин ашиглах боломжтой хог хаягдлыг давхрын цэгээрээ худалдан авах, өөрт хэрэгцээгүй болсон зүйлсээ бусдад солилцох, бусдад биелүүлэх, хэв загвар хэлбэр дүрсийн өөрчлөлт дахин ашиглах. За мөн ерөнхий боловсролын сургуулиудтайгаа хамтран, за эко клубын сурагчтай гэсэн хамтран олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тиймээс иргэд аж ахуйн нэгж байгууллага та бүхэн идэвхтэй оролцож найрсаг баруун урт суралцагч хотыг бүтээхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Цэвэр орчин зөв дадлаас эхэлдэг учраас бүгдээрээ суралцъя, оролцъя, цэвэр орчин хамтдаа бүтээцгээе. Найрсаг баруун урт суралцагч хот хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбар урт олон дунд хугацааны бодлогын бичиг баримт за одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөр арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөө ажиллаж байна. За нэгдүгээр зорилт нь болохоор халдвар тулаан халдварт бус өвчнийг бууруулах. За хоёрдугаарт зорилтод бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үслэг шинжилгээнд хамруулах. За иргэдийн эрүүл мэндийн боловсролыг олон нийтийн оролцоотойгоор дэмжих нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэсэн эдгээр арга хэмжээнүүдийг төлөвлөө ажиллаж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбар эрүүл мэдлэгтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх үндсэн зорилтыг тавьж байгаа. Та бүхэн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаарай. Найрсаг баруун урт суралцагч хот хөтөлбөрийн бие тамирын спортын газрын бие тамирын хэлтс хамтран хэрэгжүүлж ажиллаж байна. Иргэдийн болон дасгал хөдөлгөөн, төрийн болон төрийн бас байгууллагын ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтомжуулах, хөгжлөмшөртэй иргэдийн зорилт бүрлийн гишүүдийг оролцоог идэвхжүүлэх, холбоот клубтай хамтран ажиллах, Монгол Улсын ерөнхийлөгчийн 53 дугаар зорилгын хүрээнд баруун урт сумын бие биедрийн түвшин тогтоох сорилыг 3-64 настай иргэдийг хамруулахыг зорин ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд өдөрт иргэд та бүхнийг 30 минут дасгал хөдөлгөөн хийхийг уриалж байна. Манай байгууллага нь найрсаг баруун урт суралцагч хөтөлбөрийг дэмжин иргэдийн аюулгүй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллаж байна. За бид өршлөн сэргийлэх сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж хүүхэд залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс хамгаалах мэдлэг зөв хандлагыг төлөвшүүлэхэд анхаарч байна. За мөн олон нийтэд хууль эрх зүйн мэдлэг олох замаар хариуцлагатай, идэвхтэй иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах болно. За энэхүү хөтөлбөр нь зөвхөн боловсрол төдийгүй, аюулгүй, соёлтой, хөгжингүй нийгмийг бий болгоход чухал ач холбогдолтой юм. За эрүүл аюулгүй найрсаг баруун уртын төлөө төр иргэн байгууллага бүрийн хамтын оролцоо бол хамгийн чухал байдаг билээ. Амар амгалан амьдралын төлөө хамтдаа. За баруун урт хотод зохион байгуулж байгаа найрсаг баруун урт суралцагч хот хөтөлбөрийн хүрээнд за манай онцгой хөдлийн байгууллагаас гамшигын үеийн удирдлагын систем одоо гамшиг осол тохиолдсон үед төрийн болон төрийн бус байгууллагуудын одоо хамтын ажиллагааг одоо бэхжүүлэх, удирдах арга зүйгээр хангах. За мөн хотынхоо иргэдийг одоо энэ бүх төрлийн гамшиг осолд одоо бэлэн байх, ямар нэгэн гамшиг осол үед одоо өөрийнхөө болон одоо
бусдыг амь насын авран хамгаалах, эд хөрөнгийг авран хамгаалгын чиглэлээр одоо сургаж дадлгажуулах өөрийн хүлээн авсан ажиллаж байгаа. Мөн одоо боловсролын байгууллагад хамтран сургуулийн өмнөх боловсролын сургалтч нартай дүүнерт одоо мөн бас энэ гамшигын үед одоо энэ бас ажиллах ойлголтыг өгөх бас найз нөхд болон өөртөө авран хамгаалах тал дээр бас анхан шатны сургалт дадлгыг зохион байгуулж хамтран ажиллаж байна. Найрсаг Баруурт сурвалжлагч хот хөтөлбөрийн хүрээнд одоо хотынхоо нийт ард иргэдийг идэвхтэй оролцоог уриалж байна. Найрсаг Баруурт суралцагч хот хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Хотын хөгжил иргэдийн оролцоо бид бүхний хамтын ажиллагаа буюу хамтын оролцоо хамгийн чухал байдаг. Найрсаг Баруурт суралцагч хот хөтөлбөрийн зүгээс зохион байгуулж буй ажил арга хэмжээнд иргэд та бүхний идэвхтэй хамрагдаж оролцохыг уриалж байна. Найрсаг Баруурт суралцагч хотыг хамтдаа зохицлон бүтээцгээе.